Токио 2020 зуны Олимпийн наадмын хөтөлбөрт каратегийн спорт орох болсонтой холбогдуулан Монгол улсад энэ спортоор амжилт гарах боломжтой тамирчдыг сонгон шилруулах зорилготойгоор олон улсын тэмцээн болох гэж байна. Олон улсын тэмцээнийг Монголын Олимпийн каратегийн холбоо, Монголын үндэсний их сургуультай хамтран зохион байгуулах юм. Энэ удаагийн тэмцээнийг Япон улсын иргэн Koshiki Karate-то холбоог үүсгэн байгуулагч 10 дантай багш Masayuki Hisataki нэрмжлүүлгэн зохион байгуулахар болжээ. Монгол хүний биед хамгийн их тохирсон спорт бол карате юм. Яагаад гэвэл монголчууд бие балдрын хөгжил сайтай, бяртай хүмүүс. Тэгэхээр энэ спортоор сайн тамирч төрөн гарах бүрэн боломж байгаа юм. Цаашид Монгол улсад энэ спортыг хөгжүүлэх зорилгоор олон ажлуудыг Монголын үндэсний их сургуультай хамтран хийхээр төлөвлөд байгаа юм а. За энэ удаагийн 16-аас 18-ны хооронд энэ зохион байгуулагдах тэмцээн маань энэ дэлхийн Koshiki каратег үндэслэгч мөн дэлхийн Koshiki каратегийн холбооны ерөнхийлөгч 10 дантай энэ багш Masayuki Kukan Hisataka гэж энэ багшийн нэрэмжтийн тэмцээн байгаа. За энэ тэмцээн маань багшийн маань төрсөн өдрөөр одоо тохиож байгаа нь их баяртай үйл явдал байгаа. За тэгээд энэ тэмцээнээс шалгарсан тамирчдыг одоо Олимпийн төрөлд оруулах тий шилдэг одоо энэ тамирчдыг шалгаруулад одоо шигшээ багийн тамирчин болох ийм зорилготойгоор Монголын үндэсний их сургуультай хамтраад мөн олон улсын тэквондогийн Монголын холбоотой хамтраад ингэж зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой байгаа. Супер каратедо олон улсын анх дугаар тэмцээн 11-р сарын 16-наас 18 өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв орны спорт зааланд болно. Тэмцээний бүртгэл энэ сарын 9-ний өдрийг хүртэл өргөжлөнэ.